Чимээгийн keyboard буюу чимээгийн гарыг хэрхэн iPhone болон таблетээр суулгах вэ? Үүний тулд та эхлээд App Store руу ороод App Store-ийнхоо хайх хэсгээс чимээгийн keyboard гэж бичиж хайна. Чимээгийн keyboard. Чимээгийн keyboard гэж орж ирэхэд хамгийн ихэнд гарч иж байгаа чимээгийн keyboard буюу KE гэсэн логотой аппликейшн руу ороод тэр аппликейшнийг суулгана. За ингээд сууж байх хооронд та бүхэн чимээгийн keyboard-ыг товчхон танилцуулъя. Чимээгийн keyboard-ын танд санал болгож буй хамгийн гол зүйл нь гэвэл таны ярьсан яриаг бичвэр болгож өгдөг байгаа. За ингээд чимээгийн keyboard мань таны утсан дээр суулаа. Одоо хэдүүлээ. Open дээр дараад application руу орно. Тохиргоог хийх хэрэгтэй. Тохиргоо хийхин тулд чимээгийн keyboard тохиргоо гэсэн дээр дарна. Гарч ирэх цонхноос эхлэх товчийг дарна. Эхлэх товчийг дарснаар таны гар утсны тохиргооны хэсгийг бол таны дэлгэсэн дээр нэн. Энэ хэсгээс та keyboard хэсэг дээр дарна. Keyboard хэсэг дээр дарснаар та өөрийнхөө ашиглах хэлүүдийг сонгож өгөх хэрэгтэй. Чимээгийн keyboard-ийн хувьд англи, халимаг, бурайд, монгол гэсэн гаруудыг өөрийнхөө гартаа бол багтаасан байдаг. Та энэс ашиглах хэлээ сонгож өгнө гэсэн үг. Миний хувьд англи болон монгол хэлийг сонгож өглөө. Мөн энэ хэсгээс keyboard-нд зөвшөөрлийг өгөх хэрэгтэй. За одоо та дурын аппликейшн нээгээд жишээ нь би нөөцийг нээлээ. Зүүн доод болондоо дэлхийн зураг дээр дарна. Ингээд таны гар утсанд English чимээгийн keyboard, Монгол чимээгийн keyboard гэсэн сонголт гарч ирсэн байх болно. Үүнээс та Монгол чимээгийн keyboard-ыг сонгоход чимээгийн keyboard таны дэлгэсэн дээр гарч ирэх бөгөөд Монгол үсэгтэй мөн чимээгийн keyboard гарч ирнэ. Энэ хэсгээс хамгийн чухал хэсэг буюу чимээгийн keyboard-ийн ярианаас текстэнд хөрвүүлэх товч маань энд харагдаж байна. За энэ товчон дээр дараад та өөрийнхөө ярих бичвэрлэг хөрвүүлэх яриагаа ярьж эхэлнэ гэсэн үг. Энд ярьсан таны яриаг чимээгийн keyboard буюу чимээгийн гар нь монгол текст рүү хөрвүүлнэ. За хэдүүлээ харцгаая. За ингэж хөрвүүлнэ гэсэн үг. За тэгэхээр ингээд чимээгийн keyboard буюу чимээгийн гар маань таны гар утсан дээр суулаа. Та энэ гарыг өөрийнхөө Facebook, Messenger, WeChat гэх мэтчлэн бүхэл төрлийн аппликейшн дээр ашиглах боломжтой. Яриад л таны яриаг бичвэрлүү хөрвүүлнэ. Яг одоо та Play Store, App Store-оос чимээгийн keyboard гэж хайгаад суулгах боломжтой.